Гэр бүл гэж юу вэ? Гэр бүл гэж эхнэр нөхрийн хайр сэтгэлийн харилцаан дээр үндэслэн эцэг эх үр хүүхдийг багтаасан нийгмийн анхдагч нэгж юм. Монгол улсын хэмжээнд 2017 онд 10,339 хос гэрлэлтэд бүртгүүлж, 2,448 гэр бүл гэрлэлтэд цуцлуулж байсан бол 2019 онд 10,721 хос гэрлэлтэд бүртгүүлж, 2,713 хос гэрлэлтэд аль биесээр цуцлуулжээ. Энэхүү статистик дунджаас харахад жилд дунджаар гэрлэлт 3.7 хувиар, гэрлэлт цуцлалт 10.8 хувиар нэмэгдсэн байна. Гэр бүл саллтын хор уршиг гэр бүлийн бүх гишүүдэд тэр дундаас хүүхдэд хамгийн их нөлөөлж байна. Таны гэр бүл ойр орчимд гэр бүл цуцлалтанд хамгийн ихээр нөлөөлж байгаа дараах хүчин зүйлүүд. Гэр бүлээс гадуур харилцаатай, архины хамааралтай, хардталтаас үүдэлтэй гэр бүлийн халуун дулаан уур амьсгал алдагдаж, үл ойлголцох байдал үүсэж байна уу? Тэгвэл нийслэлийн гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, олон улсын Улаанбаатарын их сургуулийн гэр бүл судлалын тэнхимтэй хамтран гэр бүлийн зөвлөгөө боловсролын онл арга зүйн төвийг байгуулж, гэр бүлийн тогтвортой байдлыг дэмжих, гэр бүлийг хамгаалах, хувь хүнд үзүүлэх ганцаарчилсан хосын, бүлгийн, утсаар болон онлайн бусад хэлбэрээр та бүхэнд үн төлбөргүй зөвлөгөө өгч үйлчлэнэ. Энэхүү төв нь олон улсын Улаанбаатар их сургуулийн хичээлийн веб байрны 209 тоотод байрлаж байна. Таны гэр бүл дахин давтагдашгүй. Өнөөдрийн энэ дугаарт хүүхдийн хөгжилд эцэг эхийн үүрэг оролцоо сэдвээр гэр бүл судлаач Оюун Болор багш маань хичээлээ явуулахад бэлэн болсон байна. Сайн бацгаана уу? Өнөөдрийн хичээлээр та бүхэнтэй хуваалцах сэдэв бол хүүхдийн хөгжилд эцэг эхийн үүрэг оролцоо гэсэн сэдэв байна. За тэгэхээр өнөөдрийн хичээлээр хүүхдийн хөгжил эцэг эхийн үүрэг оролцооны талаар ярихын өмнө бид нар мэдээж эхлээд хүүхэд гэж одоо хин юм бэ те, ямар онцлогтой юм бэ гэдэг ойлголтуудыг ярих нь зүйтэй. За тэгэхээр хүүхэд гэж хин бэ гэж. За тэгэхээр хүүхэд гэдэг маань бие сэтгцийн хувьд идэх хөгжиж яваа. За зан төлөв ихээхэн онцлогтой сурах тоглох үйлээр дамжин бие хүн болон төлөвшөж нийгэмшиж яваа 0-18 насны хүнийг хэлж байгаа юм. За тэгэхээр хүүхдийн хөгжлийг тэгвэл бид нар юу гэж одоо авч үзэх юм бэ гэхээр, за тэгэхээр хүүхдийн хөгжил маань тэдний бие махбод болоод оюун ухаан, сэтгэц, зам байдал, харилцаанд гарч байгаа ахиц дэвшил юм аа гэж. За тэгэхээр хүн болгон л мэдээж өөр хүүхдээ ирээдүйд одоо оюун ухааны өндөр түвшинд те мэдлэг боловсралтай, за тэгээ бие даах чадвар өндөр, аз жаргалтай нэгэн болон одоо төлөвшөөсөө гэж хүсдэг. За үүний төлөө ч эцэг их бүр одоо өөрт байгаа бүхий л одоо нөөц боломжийг дайчлан бүхий л сайн сайхан зүйлээ хүүхдэд зориулдаг байгаа. За тэгвэл энэ хүүхдийн хөгжил дэвшилд яг юу нөлөөлдөг вэ гэд харах юм бол маш олон талбар биднэрт харагддаг. Гэхдээ хүүхдийн хөгжилд за анхдагч болоод насан туршийн шийдвэрлэх нөлөөг эцэг их болоод гэр бүлийн орчин одоо үзүүлдэг юм аа. За тэгэхээр бид нар гэр бүлийн орчинд эцгийн зүгээс хүүхдийнхээ хөгжилд хэрхэн оролцох вэ? Энэ маань одоо яавал илүү үр дүнтэй байх вэ гэдэг дээр одоо хэд хэдэн гол санаануудыг би та бүхэнд өнөөдрийн хичээлээр тайлбарлаж ярив. За тэгэхээр хүүхдийн хөгжил маань өөрөө маш онцлогтой юм зүйл. За тэгэхээр энэ хүүхдийн хөгжлийг одоо бие хүний хөгжлийн онлын үүднээс тайлбарлахдаа насны хэд хэдэн одоо өөрчлөл байна. За энэ насны өөрчлөл болгонтой холбоотой хөгжлийн онцлогуд байна. За үүн дээр эцэг эхийн зүгээс онцгой анхаарах ёстой хэдэн асуудал байдаг юм аа. За энэ бол одоо хүн төрөлхтний хувьд түгээмлэр тохиолддог юм асуудлууд. За энэ дээр бид нар хэрхэн одоо ямар мэдлэгтэй байх ёстой вэ гэдэг дээр хэдүүлэн анхаарлаа хандуулъя. За тэгэхээр одоо слайдн дээр харагдаж байна тийм ээ. Одоо нэгдүгээрт 0-1 нас буюу энэ одоо нийлх насанд хүүхдийн хөгжилд юу шийдэгддэг вэ гэж. За энэ насанд би энэ ертөнцид итгэж болох уугүй юу буюу өөрөөр хэлбэл одоо тухайн хүүхдийн өөртөө болон ирээдүйд итгэлийн суурь тавигддаг. За энэ итгэлтэй холбоотой мэдрэмж гэдэг бол тухайн хүн одоо цаашид хэн болж төлөвшөх вэ? Ирээдүйд одоо хэрхэн одоо амьдралдаа бүрэн дүүрэн итгэлтэй байх вэ гэдгийг хүний амьдралын маш том суурь асуудлыг шийдэж өгдөг байгаа. За энэ маань
одоо эцэг эхийн зүгээс хүүхдийг асарж байгаа асаргааны чанар болоод аав ээжийн одоо нэгдмэл байр суурь, за тэгэхээр тухайн гэр бүлийн халуун дулаан орчин зэрэг одоо олон хүчин зүйлээс шалтгаалдаг. За хүүхдийн энэ одоо насны хөгжил эерэг одоо таатай шийдэгдвэл тухайн хүүхэд ирээдүйд өөртөө ихтэй болоод эерэг зан чанартай хүн болно, төлөвшөх магадлалтай. За хэрвээ энэ одоо насанд хөгжлийн одоо асуудал тодорхой хэмжээний одоо асуудалтай тулгарх юм бол тухайлбал ээж нэрт ажилдаа орох, за дүүгэн төрүүлэх, аав ээжийн хооронд зөрчилтэй байх, нэгдмэл бус байр суурьтай байх, за тэгээ хүүхдийн асаргааны чанар сулрах гэх мэтчлэн асуудал тулгарх юм бол хүүхэд бол ирээдүйд маш их өөртөө ихтгэлгүй, аймхаа, эргэлзэмтгий одоо хандлагатай хүн болж төлөвшөх магадaltaй байдаг. Тэгэхээр одоо 0-1 нас буюу үлгээтэй одоо наснда хүний одоо хүүхдийн хүн болж төлөвшөх маш том одоо төлөвшлийн суурь тавигдаж байдаг бахнэ. За дараа нь 1-3 нас буюу одоо балчир наснда би өөрийнхөө зан төрхийг удирдах чадах уугүй юу гэдэг асуудлыг шийддэг. Өөрөөр хэлбэл тухайн хүүхд ирээдүйд өөрийнхөө зан төлөвийг зөв удирдан чиглүүлэх чадвартай хүн болох уугүй юу гэдэг асуудал шийдэгддэг байна. За үүнд эцгийн зүгээс ямар одоо оролцоотой байх вэ? Юугаараа одоо зөв нөлөөлж чадах вэ гэхээр зэрэг одоо хүүхдийнхээ тэр чөлөөтэй альва зүйлийг танин мэдэх тэр одоо нөхцөл байдлыг нь маш сайн бүрдүүлж өгөх хэрэгтэй. За тэгээд альва зүйлд хандж байгаа хандлагыг маш сайн анзаарах. За тэгээ өөрийгөө удирдан чиглүүлэх тэр зан төлөвийн суурь энэ насанд маш одоо гол нэг зүйлээр одоо бэхжиж идэх нь юу вэ гэхээр хүүхдийн одоо бие засах чадвар байгаа. За энэ хүүхдийнхээ бие засах процесст маш тайвнаар хандах, ямар нэгэн шийтгэлийн аргыг хэрэглэхгүй байх нь маш чухал. За ингээд хүүхдийнхээ бие засах чадварыг одоо эцэг их дэмжиж хамтдаа маш аятаа таатаа одоо маш тайвнаар шийдвэрлэж чадсанаар хүүхэд өөрийгөө бие хянах боломжтой юм байна тий, өөрийнхөө зан төлөвийг ингэж хүн удирдах чиглүүлж бие махбодоо ингэж удирдах болдгийм байх гэдэг тэр мэдрэмжийн суурийг авдаг байгаа. За тэгэхээр үүнд одоо эцэгчүүдийн зүгээс маш одоо тайван хандах, шийтгэлийн ямар нэгэн аргыг хэрэглэхгүй байх, хүүхдийнхээ одоо санаачлах, бие даасан байдал өөрийгөө илэрхийлж байгаа тэр нөхцөл байдлыг маш сайн анхаарч хандах нь зүйтэй байх нэ. За дараа нь 4-6 нас буюу надад ямар нөөц боломж байна вэ гэдгийг олж хардаг насны сургуулийн өмнөх одоо бага наснд хүүхэд бол маш их санаачлахтай идэвхтэй байдаг. Аливаа зүйлд одоо сайн дураараа ханддаг, юмыг өөрөө санаачилж хийдэг тий. За тэгээд эцэг эхийн одоо анхаарал халамжийг маш их одоо шаардж яадаг, хүүхдтэй цаг гарах, ялангуяа тоглоомоор дамжин хөгжих юм онцлогуд илэрдэг байгаа. За тэгэхээр энэ насанд хүүхдийнхээ тэр бие даасан байдлыг за тэгээд өөрт нь ямар одоо нөөц боломж юу хийж чадах вэ гэдгийг нь мэдрүүлэх. За бүх зүйл дээр одоо хүүхдийнхээ чадж байгаа зүйлд нь илүү одоо дэмжиж өгснөөр хүүхдээ өөртөө итгэлийг дэмжих, юу хийж суралцаж болох, суралцж байгаа тэр зүйлээсээ их одоо хэр урамшиж цаашаа өөрийгөө хөгжүүлэх төлөвлөгөөгөө хүүхэд дотоод одоо сэтгэлдээ тархи оюундаа зохиож ингэж явж байдаг. Тэгэхээр энэ хүүхдийн насыг одоо маш сайн дэмжиж өгснөөрөө хүүхд өөрийнхөө нөөц боломжийг одоо нээж олж илрүүлэх, авьяас чадвараа дайчлахын боломжийг бүрдүүлдэг ийм чухал нас байх нь. За дараа нь 6-аас 12 нас буюу би чадах уу, би чадвартай юу гэдэг асуултанд хариулдаг ийм нас байгаа. За энэ насны гол онцлог бол хөдөлмөрт дурлах мэдрэмж. Тэгэхээр хүүхэд яг энэ сургуулийн бага наснд за аливаа дүрм журмыг маш сайтар сагих, за тэгээд жинхэнэ ажил хөдөлмөрт суралцах, за хөдөлмөрлөх дур сонирхол нь маш их одоо идэвхтэй төвшөнд хөгжиж идэг ийм онцлогтой нас. Тийм учраас хүүхдийнхээ тэр одоо бие даах чадвар, аливаа тэр хийж байгаа зүйл дээр нь дэмжих, өөрийнх нь чадна гэж байгаа зүйлийг нь өөрөөр нь хийлгэх, за байгаа зүйл дээр нь урамшуулах. За тэгээ хамгийн гол нь энэ наснд чадахгүй байгаа зүйл дээр нь биш, чадаж байгаа зүйл дээр нь анхаарах нь маш чухал. За энэ насны хүүхдүүд тулгардаг нэг том асуудал гэвэл сургуульд ороод за магадгүй аль нэг хичээл дээр одоо сурлагын амжилт гаргаж чадахгүй бол өөрийнхөө нөөц боломжийг тухайн одоо хичээлээр дүгнэх ч юм уу. За би энэ зүйлийг би ерэн чадамжгүй хүн юм байна, би чадахгүй мэн гэдэг энэ одоо дутуугийн мэдрэмжийг авах юм одоо нөхцөл бүрддэг учраас хүүхдийнхээ чадахгүй байгаа зүйл дээр биш, тухайн таны хүүхд өөрөө юунд илүү сонирхолтой, юу чадж байна, тэрийгээр нь илүү одоо дэмжиж өгөх юм бол хүүхдийн өөрийгөө үнэлэх үнэлэмж, үн цэнийг одоо зөв чиглүүлэх боломжийг бүрдүүлж өгдөг байгаа. Тэгэхээр таны хүүхэд одоо өөрийнхөө нөөц чадварт бүрэн итгэх үү, нэг бол одоо дутуугийн мэдрэмж өндөртэй хүн болох уу гэдэг асуудал шийдэгдэх нас учраас хүүхдийн одоо тэр хөдөлмөрт нь маш сайн одоо за сургууль одоо дадуулах, за тэгээд
чадаж байгаа зүйл дээр нь илүү урамшуулж дэмжих нь бол энэ насанд маш чухал байдаг бахнэ. За тэгээд төгсгөлд нь 12-оос 19 нас буюу би хинбэ гэдэг асуултанд хариулдаг. За өөрөөр хэлбэл энэ дээр өсвөр насны талаар одоо эцэгчүүд маань маш олон талын одоо мэдээллийг бас тодорхой сувгуудаар авдаг байгаа. За өнөөдрийн хичээлээр миний онцлох хамгийн чухал зүйл бол 12-оос 19 насны өсвөр насныхны нэг гол зүйл бол өөрийнхөө талаар тодорхой хэмжээний төсөөлөлтөй болцсон байдаг. За би яг одоо ирээдүйд ямар хүн болох гээд байгаа вэ гэдгээ шийдэх гээд би хинбэ гэдгээ таньж мэдэх маш том эрэл хайгуул хийж байдаг. Өөрийн талаар маш тодорхой хэмжээний юм төсөөлөл үнэлэмжтэй болсон. Энэ өөрийн талаарх үнэлэмж төсөөлөл нь гадаад орчин буюу эцэг эхийн зүгээс ирж байгаа, за найз нөхөдийн зүгээс ирж байгаа, одоо нийгмийн зүгээс ирж байгаа өөрт нь хандлагатай нийцэж байна уугүй юу гэдэг асуудал маш чухал. Тэгэхээр эцэг эхчүүдийн зүгээс хүүхдийнхээ дотоод ертөнцийг таньж мэдэх, хүүхд өөрийгөө яг хин гэж төсөөлөд байна вэ, хэн болох гэж тэмүүлээд байна вэ гэдгийг ойлгож чадах юм бол хүүхдээ тэр төвшөнд нь одоо ойлгож харилцах, илүү цаашаа одоо аль чиглэлтэнд хүүхдээ дэмжүүл, аль талын сонирхлын хүүхдэд илүү давмгаалаад байна гэдгийг олж харахын боломж бүрддэг. Тэгэхээр энэ наснд хүүхдтэйгээ аль болох ойр байж, ярилцаж, сонирхлыг нь дэмжиж, магадгүй тэр өөртөө хийж байгаа эрэл хайгуулыг хамтдаа хийх асуудал бол эцэгчүүдийн зүгээс хүүхдийнхээ хөгжилд оруулж байгаа маш том оролцоо юм а гэж ингэж үздэг байгаа. За тэгээд төгсгөлд нь өнөөдрийн энэ одоо ойлголтоо базаад хэвтүүлээ харъя. Эцэгчүүдийн одоо зүгээс хүүхдийнхээ хөгжилд хувь нэмэр оруулж байгаа оролцоог бол 3 талбарт авч үзэж байгаа. Энэ бол одоо эцэг эхийн хүүхдийн хөгжилд одоо оруулж байгаа оролцооны маш одоо чухал талбарууд юм а гэж ингэж үздэг. За энэ маань нэгдүгээрт хүүхдтэй илгэсэг дотн сэтгэлээр хандах, аль болох хүүхдийг ойлгож мэдэрч ингэж хандах асуудал бол маш чухал байдаг. За хоёрдугаарт хүүхдийнхээ юу бодож сэтгэж байгааг мэдэрч альва зүйлийн учир зүг тайлбарлаж өгөх. Тэгэхээр хүүхдэд бол одоо тодорхой хэмжээний танин мэдхүйн процесс хүүхэд наснд маш идэвхтэй явагдчихэдэг. Энэ үед альва зүйлийн болох болохгүй заагийг эцэг эхийн зүгээс бол маш сайн суралцаж байдаг. Энийг аав ээжийн үлгэр дуурайл, аав ээжийг хэлж ярьж чиглүүлэх энэ одоо байдлаас маш их хүүхэд одоо дэмжлэг авч өөрийгөө чиглүүлж яадаг. Тэгэхээр энэ орон зайг алдахгүйгээр эцэг их нөхөж чадах юм бол энэ орон зайг өөр нэг үйл бүтэх нөхөр одоо өөрийнхөө дураар чиглүүлэхээс одоо сэргийлж чаддаг юм аа. Тэгэхээр энэ бол маш чухал ойлголт. За 3 дугаарт нь бие даасан байдлыг нь дэмжиж бүтээлчээр хамтран ажилласнараа та хүүхдээ ирээдүйд өөртөө байгаа бүхий л нөөц болцоог дайчлах чадвартай нэгэн болох боломжийг бүрдүүлдэг байгаа. За тэгэхээр хүүхдийнхээ хөгжилд хувь нэмэр оруулж болох эцэгчүүдийн зүгээс ямар оролцоотой байвал чухал вэ гэдэг дээр бид нар маш өргөн хүрээний мэдлэг мэдээлэлтэй байх ёстой. Өнөөдрийн хичээлээр одоо бие хүний хөгжлийн онлын хүрээнд та бүхний одоо мэдлэгт хувь нэмэр болох одоо бяцхан одоо мэдээллийг хуваалцлаа. Анхаарал хандуулсанд баярлалаа.